За, сайн уу залуусаа шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнгөрсөн 7 хоногт арилжаа нь бас сайхан байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн одоо эхний өдрүүд бол сайхан бид эдийн таамагласны дагуу явсан. Үүний дараа болохоор маш хүчтэй өсөлтүүд орж ирсэн. За тэгээд энэ өсөлтөөр бол яг хөө манайхан бас нэлээд гайхаж байх шиг байсан те. Тэгээд яг энэ маркет дээр юу болчих вэ? Энэ талаар бүгдээрээ ярив. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор би яг энэ YouTube болон тэ одоо энэ видеогоороо би энэ видеого YouTube болон Facebook өөрийнхөө пэйж дээр тавьдаг те. Энэ видеогоороо зөвхөн алтаа ярив. Харин энэ удаад бусад төслүүдийг болохоор скуулийнхаа community дотроо энэ 7 хоногт би ярихаар болж байгаа. Тэгээд 7 хоногийн дундуур бас яг нарийн одоо манайхан swing биш яг day арилжааны тий шинжилгээ энэ төр авъя day энэ төр хийхгүй мүү шинжилгээ хийхгүй мүү гэж ярьж ирсэн. За энийг болохоор би зөвхөн school дотроо school community-д өгөөд явнаа. За тийм ээ тэгэхээр нарийн шинжилгээ энэ төр тий нарийн одоо оролт юу байна? Яг тухайн өдрийнхөө одоо ханшийн таамаглал тий одоо хүчтэй оролтын цэгүүд, бүсүүд энэ төрийг мэдхийг хүсэх юм бол эсвэл рүү манайх ороод ирнэ гэсэн үг. За. За тэгвэл одоо бүгдээрээ харъя. Monthly маань угаасаа ярилдаггүй uptrendтэй, retracement хөдөлгөөнтэй. За, weekly time frame болохоор ер нь бол яг uptrend гэж бидний хувьд харж байгаа. За яагаад вэ гэхээр үндсэн weekly time frame-ийн swing low-ыг яг бүтэн биеэр сэтгэлээг уучраас ер нь uptrendтэй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ uptrend-ийн хувьд болохоор өнгөрсөн 7 хоногт бүгдээрээ тий daily маань өөрөө down заасан учраас доошоо шүү гэд ярьжсэн. За тэгвэл бүгдээрээ харъя. Daily time frame-ийн бүтцийг одоо бүгдээрээ харна гэсэн үг тий. За daily time frame үндсэн одоо тренд маань down тэгээд дараа нь орж ирсэн retracement хөдөлгөөн маань тий retracement хөдөлгөөн маань мөн одоо up ийм одоо давлгааг үүсгэсэн. За үүний дараа down руу шилжээд тий. За нэг удаа retracement өгөөд дараа нь импульс явсан. Тэгээд retracement өгөөд ийшээ импульс явдмаар алдсан. За явдмаар алдсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 2 өдөр дарааллаад яг нь зүйтэй кандл хаагдсан. За энэ зүйтэй кандл нь өмнө үүссэн swing low-ыг сэтэлж чадаагүй. За үүгээрээ бид нар юу харж ийнө вэ гэхээр за энэ бол яг сэтгэл чадаагүй буюу үүнээс цаашаа хөдөлгөөн маань унах маш дургүй байна гэсэн үг. За тэгвэл дэмжлэг авсан зоон нь юу вэ гэхээр өмнөх одоо үүссэн ёроолын одоо энэ дэмжлэгийн зоон байна гэсэн үг. За тэгвэл энэ дээр нэг удаа зүүгээр хатгаад дээшээ өссөн байдалтай харагдаж байна. Гэхдээ daily time frame-ийн эсвийн хаа энэ дээр хэвээрээ байгаа гэсэн үг. За энэ дээр хэвээрээ байгаа гэдэг нь ханшин хизээ вэ гэхээр хэд вэ гэхээр 4589 гэдэг ханшин дээр одоо алт маань ирсэн. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ энэ ханшийг за эх 7 хоногт тий дээшээга хэрвээ сэтэлх юм бол нэгтгэд ч юм уу тий хоёр дахь ч юм уу дээшээ breakout хийх юм бол алтны уналтыг за энэ хүрээд төрдөө дуусаж болж гинэ гэж бид нар үзэж болно. Яагаад гэвэл daily time frame үндсэндээ down trend боловч энд ахиж явах байсан импульсыг явуулж чадаагүй учраас хэрвээ энэ дээр сэтэлт үүсэх юм бол бид нар алтыг хаашаа харах вэ гэхээр дараагийн одоо том цагийнхаа resistance zone руу харчна гэсэн үг. За тэгвэл энэ дээр бидний өмнө нь харж ирсэн тий орой буюу за энэ зон руу бидний хувьд бол алтыг харчхад бол асуудалгүй болчихж ирэх гэсэн үг. Хэрэг энд breakout хийгээс сэтэлт хийж гарч ирвэл ингэж сэтэлт хийж гарч ирээгүй тохиолдолд бид нар алтыг доошоо харсан хിവэрэ байна гэсэн үг. Окей. Тэгэхээр эх 7 хоногт бол хамгийн чухал confirmation энэ байна. Хэрвээ daily time frame дэше breakout хийчих юм бол тий энд үүсгэсэн down trend-ийг up руу шилжүүлчих юм бол бид нар алтыг дээшээ харна гэсэн үг. За тэр болтол яах нь вэ? Тэр болтол за энэ зүг бол яг сэтэлт хийсэн ихт хэцүү те. Тэр болтол бидний хувьд яг daily маань down trendтэй. Гэтэ down trend-ийн хүч нэлээд саарсан. За гэтэ daily-ийн down trend нь 4 цагийг up руу эргүүлсэн гэсэн үг. За 4 цагийн up trend-ийг одоо бүгдээрээ харцгаая. За түүнээс өмнө daily дээр бүгдээрээ зургаа гоё жигдлээд хадгалчихъя заяа. Яагаад гэвэл дараа нь daily руу яг ямар учир шалтгаантай юу зурагдж байгаа вэ гэдгээ бүгдээрээ харж анзаарахын тулд энэ зургуудыг daily time frame руу оруулчих гэсэн үг. За тэгээд дараа нь 4 цаг дээр бүгдээрээ ахаад нэг зуръя. За энэ удаагийн шинжилгээг миний хувьд бол эх 7 хоногийн буюу за ер нь бол эх сарын ханшийн төдөв
хэрвээ daily time frame дээшээгээ 4588 гэдэг хан шиг хэрвээ сэтлээд ороод ирвэл 6 сард ер нь бол бид нар дээшээ харчаад асуудалгүй болж байна. За тий алтыг бол дээшээ харчаад бол нэх амар асуудал байхгүй болж байгаа гэсэн үг. Харин 6 сард тий 6 сард буюу за эх 7 хоногт алт маань өргөжлүүлээд доошоо унах бас магадлал байгаа. За энэ магадлалын талаар одоо бүгдээрээ ярьчна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр за энэ зооныг жоохон наривчлаад зураад за daily дээрээ үлдээч бүгдээрээ. За тэгвэл daily time frame-ийн шинжилгээ бол ингэж харж байна. За энэ бол бидний ап буюу дээшээ алтыг үргэлжлүүлээд дээшээ одоо харах төлөвлөгөө маань ингэж гарч ирж байна гэсэн үг. За ингэсэн тохиолдолд бид нар тий энэ зоныг энэ resistance-ийг сэтэлсний дараа бид нар retracement-ийн хөдөлгөөн дээрээс алт руу long шалганаа. За энэ болохоор бараг эх сарын хөдөлгөөн байх магадлалтай. Ямар ч байсан маш хүчтэй одоо юу гэх юм маш одоо урт ийм өсөлтийг бид нэр эх сард үзэх боломжтой. Гэхдээ нэг нөхцөл нь энийг сэтэлсний дараа гэдэг. За ер нь бол яг хөө энийг юм байн давтаад байгааг таахан анзаарч байгаа байх. Яагаад гэвэл яг Forex анх сонирхож байгаа залуучуудын хувьд бол миний яриаг ойлгоход амар хэцүү байхгүй юу? Ер нь. Гэтэ би маш энгийн ярьдаг штэ хүмүүс маш ойлгомжтой байна гэдэг боловч ойлгоход хэцүү учраас би олон дахин давтаж хэлээд байна гэсэн үг. За тэгээд энэ видеогоор би ахаад хэлье. Сигнал өгдөггүй. Зөвхөн өөрийн мэдлэг туршлага дээр үндэслээд ямар үед алт хэрхэн хөдлөх боломжтой вэ гэдэг одоо вариантуудыг та бүхэндээ хэлдэг гэсэн үг шүү. Тэрнээс шууд single trader ирэх 6 сард өснө гэсэнгээд байдаж болохгүй. Ягаад гэвэл confirmation орж ирээгүй гэдгийг бид нар бодох ёстой гэсэн үг. Ойлгож байна уу манайхаа? За тэгвэл daily дээр бол ингэж харах юм байна. За тэгвэл ер нь бол ингэсэн тохиолдолд Байден тэр болтол бид нар сэл харсан хэвээрээ байна. Яагаад гэвэл daily чинь өөрөө ап руу эргээгүй. За өмнөх daily time frame-ийн эсвийн high дээр хөдөлгөөн ирсэн буюу ерөөсөө дээшээ эргээгүй шүү манайхаа. За тэгвэл 4 цаг дээр харъя бүгд. За 4 цагийн хувьд бол би өнгөрсөн 7 хоногт school дээр яг энэ тэ 4 цагийн эсвийн хаяуд дээр breakout биш bounce хийгээд доошоо унана гэдэг school дээр угаасаа юунуудыг өгсөн одоо тамгуудыг өгсөн манайхан бас хөөрхөн энэ дээр ашиг хийсэн би ч гэсэн ер нь бол өнгөрсөн 7 хоногт хөөрхөн ашиг хийсэн дараа нь бидний хувьд бол яасан бэхээр энэ ёроол дээрээс long орсон. Long орохдоо 4 цагийн өмнөх ёроолуудын юу хүртэл resistance хүртэл буюу одоо энэ хүртэл бид нар long орсон гэсэн үг. Энэ хүртэл. Тэгээд бид нар буцаад sell харж эхэлсэн байхгүй юу? Яагаад sell харж эхэлсэн бэ гэхээр тренд чи өөрөө down учраас бид нар selling confirmation хайж эхэлсэн гэсэн үг байхгүй юу? За нэг иймэрхүү би оролдоо ингэж орсон гэдэг скуулийнхэнд харуулчихсан. За тэгэхээр одоо болохоор эндээс миний хувьд бол ерөөсөө юу яж чадаагүй. Сэлдэж чадаагүй. Яагаад гэвэл selling confirmation ерөөсөө өсөхгүй. Энэ 4 цагийн candle маш хүчтэй breakout хийгээд ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр яг манайхан Excel цохиулсан байх. Угаасаа 4 цагийн эсвийн high дээр бид нар risk entry-гээр яг зарим маань энэ дээр sell шалгасан байх магадлалтай гэж би бодсон. Гэтэ яг надад ингэ sell шалгасан хүмүүс төдийлөн харагдаагүй. Ингэж нөгөө нэг sell шалгасан байх магадлал өндөртэй. Яг энэ бол энийг бол нэг амар буруутгахгүй. Яагаад буруутгахгүй вэ гэхээр daily time frame өөрөө downtrendтэй, 4 цаг өөрөө яг нь downtrendтэй, 4 цагийн retracement-ийн хөдөлгөөн орж ирсэн. За retracement-ийн хөдөлгөөн орж ирээд нэлээд хүчтэй ингэ дээшээ ороод ирсэн учраас юу гэж үздэг вэхээр 4 цагийн энэ эсвийн high-ыг тэ энэ эсвийн high дээрээс буцаад доошоо импульсийн хөдөлгөөн явах магадлалтай гэж үзээд эндээс risk entry хийхэд бол ямар ч асуудалгүй залуусаа. Харин энд stop loss-ыг тавьснараа бидний хувьд юу харагдаж байна? Stop loss-ыг тавьснараа бидний хувьд дансаа хамгаалж байна буюу ийм өндөр өсөлтөөр бид нар одоо алдагдал хүлээхээс аврагдаж байна гэсэн үг. Тийм байгаа зү манайхаа алдагдал хүлээхээс аврагдаж байна. Яагаад гэвэл stop loss байхгүй бол ингээд дарчдаг байхгүй. За stop loss байхгүй бол энэ дээр нэг сэлдлээ, энэ дээр нэг сэлдлээ, энэ дээр нэг сэлдлээ. За одоо л яг унлаа даа гэл эндээс сэлдлээ те. Энэ мэндээс амар сайн сэлдсэн байгаа. Гэтэ ашиг руу ороогүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл маш олоодаа сэлдсэн. За тэгээд энэ хамт данс шатаж байгаа байхгүй. Энэ шатаасан хүмүүс зөндөө байгаа. Яагаад гэвэл унандаа гэж удаал сэлдэд байгаа. Гэтэ яг энэ яасан 4 цагчаа өөрөө аптрend руу эргэцсэн учраас энэ daily хүртэл ап руу эргүүлэх магадлалтай тун риск байхгүй юу? Эрсдэлтэй гэсэн үг. Тийм учраас яг ингэж бид нар данс шатаадаг учраас энэ stop loss байна гэдэг чинь маш чухал.
Тэгэхээр яг нь энэ stop loss гэдэг зүйл чинь бидний дансыг хамгаалж байна. Мөн дээрэс нь яг үндсэн одоо энэ risk entry бол ямар ч асуудалгүй шүү дээ. Ингээд орчууд ямар ч асуудалгүй. Нэг удаа сэл зохиолол өстэй. За ийм байна. За тэгвэл эх 7 хоногт бид нар алтан дээр хэрхэн шинжилгээ хийх вэ? Юу харж гинэ үү гэхээр daily-гийн чинь 9-ийн хай энд байгаа байхгүй юу? Энэ дээр байгаа юм. За тэгээд daily-гийн 9-ийн хаяыг ингээд ингэж үзвэл ер нь бол 100 татаа. За баг шилжилтээр бол энэ гэж үзэж болно доо. За daily дээр нэг харчих бүгдээр. Daily ингэж яваад энд нэг импульс хийсэн ихт хэцүү. Тэгэхээр үндсэн resistance zone угаасаа ингэж л харж байгаа. За ингэж харж байна. Тэгэхээр энэ дээр угаасаа яг 100 татаад те хаагдсан байдалтай. За тэгвэл бид нар хизээ сэлдэх боломжтой вэ гэхээр үндсэн confirmation entry-г бид нар хүлээх ёстой. За үндсэн confirmation entry хэрхэн орж ирэх вэ гэхээр 4 цагчийн өөрөө up руу шилжсэн учраас 4 цагийн энд нэг жижиг retracement яваад импульс явсан байдалтай харагдаж байна. За тэгвэл 4 цагч нь доошоогоо трендээ эвдэж орж ирээд тий трендээ эвдэж орж ирсний дараа бид нар за оролтоо хийж болж ирэх гэсэн үг. Оролт хийхдээ бид нар зөвхөн доод ёроол руу их нээлж харна. Яагаад ингэж доод ёроол руу бид харж байгаа вэ? Яагаад бид нар ингэж доод ёроол руу харж байгаа вэ гэхээр хэрвээ импульсны хөдөлгөөн буцаж тий дээшээ retracement-ийн хөдөлгөөн хийхдээ Fibonacci-гийн 78.6 болон түүнээс дээш левел дээр орж ирсэн бол хамгийн одоо урттай эхний ээлжинд яг нь өмнөх ёроол хүртэл явах боломжтой. За үнэхээр доошоогоо явмаар санагдах юм бол яг эндээс нэг retracement өгөөд явах боломжтой гэсэн. Ойлгосон юм нахаа. Би ер нь бол ингэж хардаг учраас яг энэ тохиолдолд Fibonacci-гийн 78.6 гэдэг левелээс дээшээ орж ирсэн тохиолдолд өмнөх ёроолоос доошоогоо нэг амар хардаггүй гэсэн. Эхний ээлжинд энэ тип байхад хангалттай. Энэ хүртэл харахад хангалттай гэсэн. За тийм учраас бидний эх 7 хоногт алтан дээр сэл орох ганцхан confirmation байна. За confirmation entry ярьж штэ. Ганцхан confirmation 4 цагийн одоо uptrend нь downtrend руу шилжсэний дараа бид нар шууд орж болохгүй. Яг гэвэл risk to reward шалахгүй учраас retracement-ийн хөдөлгөөн хүлээхээс аргагүй болчих. Тэгэд retracement-ийн хөдөлгөөн хүлээгээд за энэ retracement-ийн хөдөлгөөн дээрээс доошоогоо short орж болж байна гэсэн. За энэ бол sell-ийн нөхцөл. За энэ бол confirmation entry буюу confirmation entry гэдэг маань яг үндсэн бидний оролт гэсэн. За тэгэхээр үндсэн оролтыг бид нар нэг иймэрхүү хийх магадaltaй байна. Ингэж юм гэсэн үг. Хэрвээ одоо сэл шалгая гэж бодож байгаа бол яг сэл шалгачих болно л доо. Гэтэ эн чинь нөгөө risk entry гэдэг юм. За яагаад risk entry вэ гэхээр хэдийгээр үндсэн daily time frame-ийн 9 хай дээр хөдөлгөөн ирсэн боловч эндээс унана гэсэн үг биш. Яагаад гэвэл 4 цагч нь өөрөө uptrendтэй downtrend руу эргээгүй байгаа учраас энийг confirmation entry гэж авч үзэхгүй. Харин нөгөө нэг хөдөлгөөнөө алдчих магадгүй гэдээ дараа нь харамсахгүй тулд те за нэг шалгаад үзчихийгээд багаар ч юм уу шалгаад эндээс яг сэлдэж орсон хүмүүс байж магадгүй. Тэгвэл яг өмнөх одоо энэ зүүнний дээхэн талд stop loss-оо тавиад за эндээс орсон хүн байвал ингээд эндээс орсон хүн байвал ингээд доошоогоо барьчихад асуудалгүй. За нэгтгэд хөдөлгөөн яг ханш яаж нэгтгэхийг мэдэхгүй. Тэгээ энэ амралтын өдрүүд хин одоо Трамп хэрхэн одоо юу яахыг мэдэхгүй. Одоо зарлал марл хийхийг мэдэхгүй шүү дээ мэдээ хийхийг. Тэгэхээр эх 7 хоногт нэг амир хөдөлгөөн багтаа байх юм бол risk entry-гээ бас адилхан ингээ орчих. Нэгтгэд ормоор байгаа хүмүүс ахмал. Гэхдээ stop loss заавал тавина. Risk entry хийхийг хүсэхгүй байгаа хүмүүс байх юм бол яг 4 цаг доошоо орж ирээд одоо confirmation өгсөний дараа доошоо сэл орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр эх 7 хоногт бол 5 маань бол ингээд болчихж ийн гэсэн үг залуусаа. За 14 минут алтын шинжилгээ л шүү дээ бүгдээрээ. Тэгэхээр эх 7 хоногийн анализ бол ийм байна те. 4 цаг дээр downtrend руу шилжсэний дараа бид нар доошоо харж болж байна. Эсвэл daily дээр за энийг би 4 цагийн шинжилгээгээд одоо хадгалчихъя заяа. Бусад time frame-уудаас авчихна гэсэн үг. За тэгээд энийг бас би 4 цаг руу хадгаллаа. Тэгээд хэрвээ дээшээ breakout хийгээд энэ хөдөлгөөн чинь те доош орж ирэхгүй дээшээ ороод ирэх юм бол daily time frame дээр яг нь uptrend руу орсон гэж үзээд бид нар алтыг
урт хугацаанд угаасаа дээшээ харж эхэлнэ гэсэн. Дээшээ харахтаа weekly time frame-ийг яахгүйгээр одоо ер нь бол хамгийн ойрхондоо энэ л гэсэн үг. Одоо ойрхондоо гэх юм уу, холдоо гэх юм уу, хамгийн холдоо шүү. Хамгийн холдоо ийш их нээж бид нар харнаа. 5000 гэдэг ханш руу бид нар харах юм ба шүү дээ алтыг. За үгүй бол яах нь одоо selling confirmation хүлээгээл байж гэнэ гэсэн үгээр аргагүй. За ийм одоо арилжааны төлөвлөгөө маш гоё гараад ирлээ. Тэгээд эх 7 өнөхийн арилжаанд нь бүгдээрэнд нь амжилт хүсье. За түр баяртай залуусаа.